дөрдөө орсон. Отоол гэсэн байсан гоо тий. За одоо ингээд бүх зүйлийг мартаад зүгээр л одоо энэ цаг хугацаанд энэ 77 гэдэг дүрээр л амьдрий гэж бодоод нөгөө тархин дотор баахан яваад байсан баахан чимээ анир тэр анарагийн тэр хойноос хашгирж байгаа хөөе өглөө штэ гэж байгаа бүгднийг нийтлээд тэгээд дурсандаа орж исэн. Гэтэ яг дуусахад бол айцаа буцаад мэдэр. Тэр айц бол гэтэ бүр амар айц байсан. Тэр чинь ингээд галтаа хэсгүүд ингээд яваал за одоо энэ талаас да гэж байгаа л нөгөө гал комментийн зүгээрээ гэл гадаанаас ингээл орилол те станцараас ингээл яаж дотор ингээл авах гэж чинь амар болж байгаа юм чинь. Тэгээд яг дуусаал гэсэн чинь нөгөө галаа унтраагаад тасгаар утаа. Яг одоо бол Мэдгүй медиа эйженсигийн 4-р уран бүтээлийг одоо л үлгэдэж авч байгаа. Анар битээр 3 жилийн өмнө яг анх уулзаад тэгээд ерөнхийдөө за хамтарч ажиллая гэж тохиролцоод тэгээд 3 жилийн өмнө сая 1 сарын 8-нд манай Мэдгүй медиа эйженсигийн яг 3 жилийн ав болсон. Тэгээд 3 дахь жилдээ 4 дахь одоо бүтээлээ үлгэдэж авах гээд байж байна. За тэгээд за шудрал өрч дуран сайхны кино маань болонгууд ерөнхийдөө яг бүтэн 1 жилийн хугацаанд яг бэлтгэл ажил бүх зүйл нь хийгдсэн. Яг манайх өмнө жил Зүдний кафе орон сайхны киног 12 сарын 29-нд биш 29 тий. 29-нд нээлттэй хийчихэд тэгээд 3 сараас эхлээд ерөнхийдөө бол яг шудрал өрч дуран сайхны кино зохиол за мөн ерөнхийдөө бол яг концепт сэтгэл дээр нь ажиллаж эхэлсэн 3 сараас эхлээд. За тэгээд ямар ч өнөөдөр чинь одоо яг 3 сарын 11 тий. Тэгэхээр ерөнхийдөө бол яг бүтэн одоо энэ ажил одоо надад сануулдаг юм байна шүү дээ амар. Ер нь бол яг бүтэн 1 жилийн дараа яг шудрал өрч дуран сайхны кино маань бүх зүйл нь бэлэн болоод үзэгчтэй өргөд бол бэлэн болсон байна. Шудрал өрчтэйхэн хамгийн анхны зүгээр юм жишээ постеруудыг авсан. Тэгээд тэрийг бас мэдгүй дээрээ постлж исэн баха тий. Тэгээд тэгэхэд болохоор би тэгэхэд нөгөө шудрал өрчт гэх яг нэрээ нилээ юм өвөрмөц маягаар бичүүлсэн. Тэгээд тэрийг маань хүмүүс ойлгодгүй. Би тэгэхэд өөртөө ойлгоод гоё байна да. Ямар гоё юм бэ гэж фотолт дээр хэлүүлээл малгай залгаа хийлгээл яваадсан чи хүмүүс энэ юу гэдэг байгаа юм бэ? Нэр нь ойлгохгүй байна гэх тэгээд тэрийг сөүлт сольсон. Бид нар нөгөө уран бүтээлээ ер нь анартай анх танилцаад яг 3 жилийн өмнөөс манай Мэдгүй медиа эйженси яг байгуулагдаж эхлэх үеэс эхлээд манай Зүдний кафе Атмоохон тэгээд шудрал өрчт заны дараа хийх ерөнхийдөө бол манай прожектын дунд төсөл байгаа. Энэ дөрвөн маань ерөнхийдөө бол эхлэхэд яригдчихсан гэсэн. Тэгээд бид нар яг ярьжсэн зүйлсээ хийгээд явж байгаа юм аа тий. Тэгэхээр Зүдний кафег бид нар яг анх анартай холбоо бараал хамтаа уулзаал за нэг ингээд тийм хамт гоё ингээд тийм гараа нийлүүлээд энэ гоё бүтээл дээр ажил хийлье гэсэн үеэс эхлээд энэ ер нь бол манайх нөө бүтээлүүдийн нэрийг одоо шинэ аль эртнээс санаа болон сэдвүүдээ бүгдийг олцсон байдаг гэх юм уу тий. За би нэг буруу юм хийдэг хүн байлаа гэж бодъё тий. Тэгсэн тэр хүн хизээч өөрийгөө буруу юм хийдэг гэж боддгоо тий. Би шудрал юм хийдэг гэж боддог. За эсвэл хүн өөрөөрөө үзэл бодолд үнж байдаг гэдэг утгыг ерөнхийдөө бол илэрхийлж байгаа манай шудрал өрчт орон гэдэг нэр маань өөрөө чи юу ч хийдэг байж болно. Гэхдээ чи тэр зүйл дээр үнж байгаа гэдэг ер нь санааг илэрхийлж байгаа гэх юм уу шудрал өрчт гэдэг нь. Тэгээд үзэх юм бол яагаад өөрсдөө шудраг тэгээд бусдын өөрчт гэдэг нь илүү ойлгомжтой бас болох байх. Би бол одоо ингэж мэдээд байгаа байхгүй өөрөө нөгөө яг энэ талаараа киногоо хийсэн болохоор яг тэр 2017 онд тэр нэг шашин Солонгост үүслэгээд та санаж ивэл тэр нэг хүнийх нь тэр шашны тэргүүлэгчийн зургийг фэйсбүүкээр монголоор аюул хийсэн байхгүй юу. Тэг хүмүүс яахлаараа юм юмд автцдаг байна, шал тэнийг юугаа ээж юм юмд ордог байна гэд. Гэхдээ буцаагаад яг бодох юм бол одоо бид нар ч гэсэн өөртөө ингэсэн тодорхой хэмжээний сүсэг бишрэлтэй ямар нэгэн зүйл тэтгэл үнэмшилтэй явдаг. Тэгэхээр тэрийг буруу юу зөв гэдгийг бид нэр өнөөдөр мэдхийн аргагүй тий. Буцаад яг буддаа мудаа гэж юм бол буцаагаад нэг шашны том философи болоо явчихна. Гэхдээ юунд тэтгэл үнэмшилтэй байна вэ гэдэг маань өөрөө бид нар өнөөдөр тэрийг зөв бурууг шийдэж чадахгүй ирээдүйд тэрний үр дагавар нь гарах учраас бид нэр ерөнхийдөө бол нэгсэндээ сохроор тэтгэл үнэмшилтэйгээр явж байгаа байхгүй тий. Тэр үед яг тэр залуучууд яг тэр Солонгост болсон үйл явдал болохоор маш олон залуучууд бүр 1000 хэдэн зуун залуучууд тэр шашны бүлгэнд одоо шашны гач урсгалын бүлгэнд нэгдээд тэгээд ерөнхийдөө бол маш гунигтайгаар үйл явдал маань бол ерөнхийдөө төгссөн юм түүх байсан. Тэгээд тэр бол Монгол даяар ер нь тухайн үедээ
бас явж ирсэн байхгүй юу? Тийм. Солонгост ингэж байна гэд фэйсбүүкээр нэлээд явж ирсэн. Тиймэрхүү зүйлүүд маш олон болсон шүү дээ. Тийм. Тийм. Тэг яг Монголд энэ чиглэлийн энэ төрлийн бүтээлүүд байдгүй гэж бидний харж байгаа болохоор бид нэр судалж үзээд ер нь энэ талаар ер нь кино байдгүй байна. Энэ талаар одоогийн байдлаар Монголын нийгэмд хин нэг нь дуурайг байгаа юм байна, дуулга хөргөөг байгаа юм байна гэж шийдээд анх бас энэний талаар ярилж ирсэн. Тэгээ бид нарт ерөнхийдөө бол ажлын гэсэн юм төслүүдийн аюул олон жагсаалтууд байдгийн лист. Тэгээд тэрэн дундаасаа энэ киног сонгож авсан шалтгаан маань буцаагаад нэгт энийг өмнө хинж дуурж байгаагүй юм байна. Гэхдээ энэ бол яалтчгүй одоогийн нийгэмд бол дуурах хэвээр асуудал юм байна. Хүн болгон л одоо ингээд өөртөөхөө одоо бодлороо тий. За энэ ингээд нийгэм юу нь бишдэж гин, залуучууд бишдэж гин гэл эсвэл залуучууд нь болохоор манай дээд үеийнхэн бид нарыг ойлгохгүй байна гэдэг ч юм уу. Мэдээж угаасаа дэлхий дээр хүн төрөлхтөн байснаас хойш угаасаа л ингээд нэг юм дээд үе, доод үе гэдэг нэг үе хоорондын үйл ойлголцол ер нь явдаг тий. Тэнгүүд одооны залуучууд яг яагаад байгаа вэ? Одооны залуучууд ер нь юунд автаад байдгийг, яагаад автаад байдгийг, тэрний учир шалтгаан нь юу юм? Гэхдээ буцаагаад энэ чинь нэг хүргсэн шалтгаан гэж юм байгаа шүү дээ. Тэр хүн тэр зам руу очихын тулд нэг одоо амьдралыг туулж байгаа тийш очсон маа шүү дээ. Тэрийг ерөнхийдөө бол кинон дээр маань бас харж болно. Тэгээд эцсийн дүндээ бас юу болдгоо гэдгийг 3 сарын 28-наас Book-Care чадруудаар гарах шударгал өрчтөөс үзээрэй. Дээр нь бас нэвжлэх нөгөө нэг манай кинон дээр гарч байгаа одоо яг энэ гаж урсгал гэдэг зүйл олонгууд 8 настай хүүхдээс 80 настай өгшөд гэдэг шиг ерөнхийдөө бол манай кино маань маш олон гол дүртэй. Тэгээд бүх төрүүд дээр чи энэ рүү орол ийм болно. Чи хэрвээ одоо шинэ урьдчилан сэргийлэх юм бол чи ийм болно гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө бол маш олон хүмүүсийг энэ аюултай зүйлээс сэргийлэх одоо шинэ сэргийлээсээ те энэ зүйл бити автаасаа энэ зүйлийг ойлгоосаа те юу нь үнэн юу нь буруу те юу нь шудраг юу нь лөөврийн гэдгийг бас ойлгоосаа гэдэг үгнээс бидний сэдвийг ерөнхийдөө барьж авсан. За бяцхан жүжигчдийн хувьд бол олоход ер нь нэлээд хэцүү байсан тийм. Хэцүү байсан. Яг тийм ариун шүтээнийг илэрхийлэхээр тийм одоо гоо зүйтэй тийм. Тэгээд бас мэдээж жүжиглэх авьяас чадвартай хүүхдийг олоход бол хэцүү байсан. Тэгээд ерөнхийдөө дамдаа хайгаал ерөөсө байж болох хайж болох бүх суугаар л хайж байгаа байхгүй. Найз нөхөд, Facebook, жүжигчд тийм бүх хүмүүсээс ингээл юм авчраа тэгээ пробаун тэр хүүхдүүдээс чинь тэгж жагаад хятад сургуулаас сургуулаас Европ царайтай нийсагаа олсон юм аа. Манай нийсаа болохоор одоо 5 дугаар ангийн сурагчгаа би буруу бодог бол 5 дугаар ангийн сурагчгийг санаж 11 настай хөрхөн охин байгаа. Тэгээд киноны зураг авалтын турш гэр бүлээс бас айгүй сайн дэвшлэг үзүүлсэн. Баян бид нартай хамт зураг авалтын талтай цуг байсан. Бидний киноны зураг авалтын хүнд бэрхшээлтэй талуудыг айгүй эерэг гоёор хүлээж авсан. Баярлаа. Баярлаа. Нийсада баярлаа. Гэр бүлийнхэнд баярлаа. За тэгээд ер нь бусад дүрүүд гэх юм бол за одоо бид нартэй дандаа хамтарч ажилладаг хүмүүс маань манай кино тоглосон. Тэгээд дандаа залуу жүжигчид байгаа. За өмнө нэг ганц хоёр ч юм уу кино тоглож байсан. Тийм л дандаа залуу уран бүтээлчд байгаа. Мэдээж нөө жүжигчин хүмүүс чинь гадаад төрхөөрөөж тэгээд дотоод сэтгэл зүрхэж бас бэлтжиж бүтээл рүү орох хэвээр. Яагаад тэгэхээр анар чинь тэр дүр биш байхгүй те. Тусдаа өөр хүн байгаад байгаа шүү дээ. Тэгхийн тулд за би бол яалтчгүй аюу тум даалгавар авсан. Би бол бас бусад дөрүүдийгээ бодох юм бол харьцангуй манай өөртөө хийж байгаа кино учраас нэг турах ёстой гэдэг даалгавраа найруулагчаасаа өмнө авсан байсан. Тэгээд би бол 2 сарын хугацаанд нилээдгүй хчин хайсан. Зохиол уншуулгын өмнө л ер нь за чи турах шүү гэж хэлээд явчихдаг. Яг юу тоглохыг мэдэхгүй. Тийм. Гэтэ яг нэг одоо шинэ шудрал өөрчт нүн. Гэтэ яг файнал зохиол те яг тэр дүрийн маань үйлдэл ямар дүр юм бэ? Яг ямар зүйлийг ингээ илэрхийлж гаргаж ирэх юм бэ гэдэг юм мэдэхгүй учраас анарт бол за чи бол сайн дурын шүү. За чи бол ийм багт боллоо гэж. Тэгээд турцгаасан байхгүй. Тэгмээд би бол яг турсан хүмүүсээс хамгийн их чин хайсан нь бол би. За тэгээд тэрний дараа манай мөнгө очир гэдэг дүр байгаа. Туулаа гэдэг дүр маань байгаа. Бас 10 кг. Тийм. Яг нэг цаадах чинь яг нэг юм мантац ирсэг тий. Кино эхлэхийн өмнө уг нь бол бас нэлээд юм байнгын турхаа мурхаа байдаг байхгүй юу манай тэр жүжигчин маань. Манай туулагийн дүр тоглосон жүжигчин маань айгүй богино хугацаанд бас турах даалгавар авсан. Нэг 2 сар байсан уу? Үгүй. 2 сар хүрээгүй. Сарын л хугацаанд. Тэгээд маш хурдан шуугдах хэрэг гарсан. Турхаас гадна бид нар бүгдээрээ гадна төрхөн дээрээ нэлээ их зүйл хийсэн.
Би бол одоо анар хамраан цулсан, нүдэн цулсан хатлаа болсон тийм юм бол байхгүй. нэлээ их жин хайснаас гадна үсээ тайруулсан. Миний үс одоо нэг иймэрхүү байсан юм уу? Тэгээд энэ миний жинхэнэ үс биш. Sad story явж байна яг энэ хэсэгт бол манай анар маань Энэ миний жинхэнэ үс. Энэ богинохон ориг үс минийхаас ч дурт байгаа. Тэгээд одоо бол анар залгаа ийдсэн байгаа. Тэгээд тэр үсийгээ 5 удаа цайруулад талан тасарч унаад тэгээд одоогийн байдлаар үлдсэн хэсэг нэг иймэрхүү байгаа. Тэгээд тэр хэсэг дээр залгаа ийдсэн байгаа. Тэгээд найздаа бас айгүй гоё сэтгэл зүрхээрээ гадаад байдлаа зөлөөсөн байж манай шудрал өрч дуран сайхны кинонд тоглосон чамдаас баярлалаа. баярлаа. Би тэгтээ ялч үснээсээ болоод амар солиотой. Үсээ ингээд нөгөө ийм урт байхдаа супрадуулаад тэг миний үс гол нь цайхгүйсэн. Цайрахгүй. Тэг би 4-5 супранд орсон байхгүй. Тэгээ дахиад 2 будуулсан байхгүй юу. Тэр өнгөндөө орох гэж. Тэгээд эхлээ супрацын зүгээрсэн. Самнаал андраагийн өсөн тогтчихээн гэж. Гүр нэг энэ хавцаал болгоё гэж бодож ирсэн. Тэгээд жоохон гимтлэн гэл нэг иймэрхүү нэг за нэг бидний яг төлөвлөсөн байснаас нэг 2 см юм уу? Хасагцсан. Тэгээд би яасан чинь амар унаад гэхдээ ерөнхийдөө бол бас энэ тэндээ нэлээд галзарсан яг хуухан гарсан. Тийм. Тэрийг сайхан киноны маань өсчихэд мундаг да. Тэгээд галзархаа гэд бусад үсээр нь дараал муухай. Тэгээд тухайн үедээ гоё одоостай дүрдээ ороод энэ амар гоё энэ дүр дээр нэрэл яг ийм үс байх хэвээр гэжсэн. Кино дууссан чинь нөгөө өргөжлүүлж амьдрахаа мартаад үсээ янзлуулсан байлээ. Тэгээд өргөжлүүлээд яг амьдрах гэсэн чинь болдгоо тэгээ үс цалгуулсан байхаа. За амрын хувьд ерөнхийдөө бол жингийн хувьд ч тэр гадаад байдлын хувьд ч ер нь бол нэлийн сэтгэл санааны хувьд бол эмэгтэйний хувьд бол жоохон хэцүү байдалд орохоор айгүй энэ кинонд бүх зүйлээ зориулсан. За би бол энэ кинонд харцангуй гайгүй. Яагаад гэхээр би зүудний кефорн сайхны кинонд 6 кг тураад тэрнээс хойш нэмж чадаагүй. Тийм. Тэр киноны үед бас сайхнаа чинь манай сайхнаа угаасаа фит бит байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь булчингийнхаа маас. Тэгээд тэрнээс дахиад тургээд тэгээд өөх байхгүй хүн чинь хаанасаа турахын тэгээд булчингаа идэж байгаа байхгүй юу? Нөгөө нэг яг миний одоо чинь нөхөлтийн хэмжээ 4 гэж гарч ирсэн. Ер нь бол маш бага. Тохоо миний 30 дэх гэж гарч ирсэн. Тамирчид нэг иймэрхүү байдаг мэдэг гэж хэлсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө би яг цэвэр ер нь мах аягүй сайн иддэг. Тэгээд нөгөө нэг илүү жоохон миний биед маань тэр чигтээ одоо булчингийн болтол одоо мас байдаг гэх юм уу те. Тэгээд тэндээсээ би яг зүудний кафе дээр 6 кг турахад бол үнэхээр аим хэцүүсэн надад бол. Тэтгэлзээ хувьд бол ерөнхийдөө одоо дүр аваад дүр бэлдээд тэр дүрдээ тоглоод буцаад гарах үед амьдралд маань яг тийм зүйл тохиолдоод миний одоо ингээд сэтгэл зүрхэнд амар том шарх болсон юм шиг мэдрэмж үлдээд тэр юусэн арилддаг. Тий, яг. Тэр нь ингээд юм одоо яг ард үлдээд эргээд ботход жоохон ингээд юм айгу хэцүү мэдрэмж төрүүлдэг зүйл нь дүр бэлтгэх тийм байдаг. Яг тэр киноны дараа тэр ингээд үлдчихдэг байхгүй яг энд айгу санаа одоо шин тэр амьдралаа өөрөө амьдрсан юм шиг мэдрэмж нь үлдчихдэг. Тэг яг зүудний кафег үзэхээр би амьдралтаа ингээд тийм хайртай эмэгтэйгээ сайхан амьдруулж чадаагүй юм шиг нэг юм яг тэр амьдралын 20 жил 3 жилийн хугацаанд туулаад тэр эмэгтэйгээ сайхан амьдруулж чадаагүй тэрнээсээ болоод сэтгэл готролд ороод амиа орж жооч юм шиг нэг тийм амар хүнд мэдрэмж ингээд тийм дотор ингээд үлдсэн учраас яг нэг уран бүтээлийн араас ингээд сэтгэлд амар том ингээд тийм хэцүү юм үлддэг тий. Энэ ингээд яг бидний одоо кинон дээрээ одоо заавал энийг хийж ээж энэ кинон бүх сэтгэл зүрхээ зориулж ордог. Мэдээж хүчний мэргэжлийг төгссөн учраас энэ зүйлийг зайлшгүй хийхгүй болохгүй гэж боддог бид нар. Тэгээ тийм учраас ингэж ажилладаг. Мэдээж аюулгүй байдал бүх талаас нь мэргэжлийн хүмүүс ажилласан. Гал команд тий онцгойгийнхан гэдэг ч юм уу бүх талаас нь аюулгүй байдлыг одоо шинэ пирогт хэсгээр бол пирогийн бүтэн баг ирж байгаа. Тин чинь ганцхан бодолд хийж яхад л арталт нь 5-10 хүмүүс тэрийг хэд авч байгаа тий. Аюулгүй байдлыг бол маш сайн хангасан. Гэвч гал тэгээд тэр чинь тэслэгээ гэл маш олон юм байгаа л да. Хүүтэн, дарах, хөрөх, нэмгэн те эцэн хурдан авах гэдэг ч юм уу те бэлдэж байгаа. Яг тэр акшн нэг л удаа дубль явах ёстой ч юм уу те. Гал бол шатаалд боосон шүү те. Тэр тиймэрхүү асуудлууд бол айгүй хэцүү байсан. Хинтээ ингээд тийм хамгаалт байгаа ч гэсэн гал дундуур байгаах ингээд тэр чинь өстэй хөрөмтэй болохоор тэр чинь айгүй урд нь бас чадах эрсдэл өндөр байгаа шүү. Тэгэл энэ чинь мэрэгжлийн хүмүүсэнд байгаа учраас бүх аюулгүй байдлыг цацах спрей бүхнүүдийг цацж байгаа байхгүй.
Тэгтэл яг ах чинь тэгэл шилтэй ингээл гал дүрлцэж байгаа юм руу гүгээл харж байгаа. Одоо чинь би анарын хэсэг дээр бол харж чадаагүй. Тэр ингээд юм битүүмжтэй амар тустай хэсэг рүү манай кино багийнх нь бүгдээр яваад орчих байгаа байхгүй. Тэгэд илүү хүмүүс бол байхгүй. Бид нар холоос ингээл юм блог хийгээл араас нь ингээл юм камераар хараад байж байгаа байхгүй. Гадаа манай командынхан бүгдээр яг бэлэн бүгдээр цацаад бэлэн. Тэр үед манай анар бэлгүүнээ битэр та хоёр ирсэн байсан тий. Битүү ингээл юм гал гарч байгаа байхгүй. Эргэн тойронд урталт нь арталт нь. Тэсн чи яга бэлгүүнээ бол надад тэгж ирсэн. Айгу эвгүй мэлээ. Би бол ер нь багийн юмнаас айхгүй. Ороод зүгээр хичнэ гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь яг орсон чинь тэр чинь гал ингэнгүүд агаар угаасаа тэр чинь битүүм шууд битүү болдог шүү дээ. Тэгэл амсалж чадахгүй нөгөө тексттэй хэлж чадахгүй. Тиймэрхүү юмнууд бол бас айгу эвгүй юм бэлээ тий. Хэдий ингээд яасан чи чиний хувьд одоо шинэ яг гал донд ингээд зогсож өөрөө байсан үнэ гэдэг. Даанч чи линзтэй байсан. Линз бол одоо шинэ гал донд бол нүдтэй айгу хэцүү шүү дээ. Линз идэхдээ нэрээ аюу хэцүү гэдэг юм лээ. Хүйдэнд нөгөө нулимстай байхлаар хөлдчихдөг, нүднээс салаад хөлдчихдөг. Тэгээд халуунд байхлаар ингээд халуун төөнөд гэдэг юм лээ. Энгийн нүднээс илүүтэйгэр. За тэгээд тийм аюу. Тэр галтай хэсэг чинь бас их сонирн байсан юм аа. Яг жоох яг үнэглэж жоох айц байсан. Бид нэр мянга ингээд одоо шууд энд ингээл жоохон гал наашлаа гэхэд гал командынхан маань ингээд аюулгүй байдлыг хангаад тусаа шүршээд өгчин гэхэд л тэгтэл өөрт нэг юм жоохон эмээх айцал байсан. Яагаад тэр чинь ингээд намайг туйлаад 360 градус тэр чигээрээ гал асаачиж байгаа болохоор тий. Тэгээд яж яг тэр галных нь эхлэлийг нь би өөрөө тавих хэрэгтэй байдаг байхгүй юу? Болоо жүжигчд маань бүгдээрийг дүрээ авчаад бүгд яа зүр шавхар шартай зүр энэ дүр дээр л бүр ажилламаар байна гэж бүр ингээд юм хоорондоо бүр ярилцаад би өстой ингэнэ би тэгнэ би энэ дээр өстой алнаа гэж ер нь тэгэж дурлаж тоглосон гэх юм уу. Нөгөө ингэдэгстэй би гунигтай байна гэхдээ би хийн, би жаргалтай байна гэхдээ би хийн, өнөөдөр би зовж гин гэхдээ би хийн, өнөөдөр би өвдөж гин гэхдээ би хийн. Яагаад гэвэл би зүгээр дуртай болохоор гэдэг шиг те. Яг үүндээ бид нэр зураг авалтын үедэд болохоор ёстой нөгөө дуртай болохоор энийг хийхийг үнэхээр их хүссэн болохоор л яг тэр хүүтнийг тэгээ тэр халууныг тэр айцыг тэгээд тэр хэцүү одоо процессыг яг ингээд үеч болог юм шиг даваад гарсан л байна л да. Тухайн үед яг тэгэл хүн амар санагдж байгаа л да. Тэгээд гэхдээ буцаагаад хамт партнерлж байгаа хүнд бас тодорхой хэмжээний айцж байх юм билүү. Эсвэл яг айцыг дарцсан байхад би яагаад байна гэж болохгүй ч тэгэл бүтээл уран бүтээлчтэй бол бүгд дотроо тэгээд ямар ч л хэсэн энэ яд гарах хэвээр. Тэгээд одоо төрдөө энэ айцыг ингээд далт хийчихье. Арын амбаарнд хийчихгээл нэг тиймэрхүү басан. Хүүтнийг бол бас яалтчгүй дурдах хэвээр хаа. Бид хэд яг кино хийж хад огт цас ордгоо. Аимшигтай хүүтэн. Цасгүй хүүтэн. Бүр ингээд салхин бүр ингээд нүүр ингээд зүсээд байгаа маа хайшаа юм бараг тэр чинь ингээд тал газар. Тэгээд галзуугийн имлэг маань болонгоо тэр жигтэй бетон сүрцэн. Тэгээд тэдрийг бүгдийг ингээд энэ манай зураачд маань яг галзуугийн имлэг болдог тий. Тэр бүх ингээд тийм ажиллагаа хийж байгаа байхгүй зураачийн ажиллагааг. Тэгээд тэр маань өөрөө ингээд тийм маш ингээд тийм юугээрээ одоо шинэ дотор нь үйл ажиллагаа явагдаагүй удацсан учраас амар хүүтэн. Олон жил жавар урцсан газар. Тий. Бүр маш хүүтэн байсан. Бараг гадаа гарахаар арай илүү дээр. Дулаах маань. Дотор нь хамаагүй хүүтэн. Тэгээ би тэгэд ингээд нөгөө энэ тэнд дулаалгын юмнууд ингээд тавьсан байсан. Ингээд газан бол газан, тоогоор бол тоогоор ингээд очиод дулаацах боломжтой. Тэгтээ мэдээж жүжигчд юу гээл за одоо таныхыг авах гэхэд за байж би дулаацаагүй шүү гэхэд ингээд байгаад байхгүй шүү дээ. Тэгээ тэрнээс болоод нэлээ их даарсан. Та өөрөө үзээд танд ямар мэдрэмж төрөх нь тэрийг нэг сайхан ажиглаарай л гэж хүсэе да. Яг үнэ. Манай киног үзээд тэгээд хэний ч зүв байж магадгүй. Чи хинийхэн зүв гэж харж байна. Яг тэр хүнийх л зүв байна. Тэгээд манай киног үзэж гарчаад нэлээд удаан нэлээд хэд хоног ч юм уу эсвэл мэдгүй. Насан туршдаач бодож магадгүй. Тийм, нэлээд хийсэн бол да. Эсвэл би бас ингэх байсан болов. Би бас ийм шиг төр гарах байсан болов. Би ер нь бас өөртөө ингэж илүү худлаа ирдэг хүн юм уу? Би ер нь ингээл би ер нь өөрийгөө ингээд ийм хоордог хүн юм уу? Эсвэл би өөртөө итгэдэггүй, би өөрийгөө айгүйх гомдоодаг ч юм уу? Аюу амар олон мэдрэмжийг авах бах. Тэгэхээр манай кино яг ийм санааг ингээд 100% танаар илэрхийлнэ гэхгүй хүн болгон өөрсдийн гэсэн гоё өнцгөөсөө хараад тэгээд тэрүүгээрээ хүлээж авах бах гэж бодож байна. Ямар ч байсан би өөрөө үзэгчнүүдээр киногоо харах юм бол би өөрийнхөө тэр киног би одоо үзэгч байгаад үзээд гарах юм бол би өөрийнхөө өнгөрсөн амьдралыг болон одоо байгаагаа бас ирээдүгээ нэг аягүй сайн бодож тодорхойлох байсан. Яг үнэ. За тэгээд
манай шудрал өрчөд уран сайхны кино маань 3 сарын 28-наас эхлээд бүх кино театрын дэлгэцснээ гарна. Тэгээ та бүхэн маань үзээд дараа нь сайхан дүгнэлтээ хийгээрэй. За тэгээд 3 сарын 28-наас уулзцгаая. Шудрал өрчөд. Та нарыг эцэг их чинь төрүүлж өсөглөөгээд та нарын оюун санааг боолчлох эрх байхгүй. Тэд нар та нарын махан биеийг л төрүүлсэн болохоос биш. Оюун ухааныг чинь бүтээгээгүй байхгүй. Эцэг ихээр битгий тархиа угаал. Тэдний үгийг битгий дав. Баша. Тоолна. Үхчихсэн. Би дахин дөрөв. Удалчаас урсдаг төлөө ариун сүлжээнийг дарцдаг төлөө амруу тасалсан. Шоронд сүмдж яагаад бүгд талцсан мэт юм бэ? Аль алинд нь хэлэнцтэй хүмүүс ирдэг болохоор. Би яагаад та нар шиг хин залуу хүүхдүүдийг сонгож авсан гэж хүн солиодог. Яагаад гэвэл манай нийгэм залуу хүмүүс Самаг бүгд яаж байгаа? Эч нүртлээ залуу хүмүүс нэг л алдсан бол амьдрах ирэхгүй гэж боддог болохоор бусдыг шүүхлэхийг хийж явдаг. Хин зам өгсөн.